Эмэгтэй тансаг амьдрал төсөөлөгдөнө. Тэр гоё хувцс өмсөө том сайхан байшинд амьдарч үйлчлэгч нь бүхнийг хийж өгч байгаа гэж дотроо төсөөлнө. Бүр шүлсээ залгиж ийм боломж Сүү Чан шиг хүнээс олдно гэж итгэж чадахгүй байлаа гэж боддог. Мөрөөдөө Сүү Чан хуучин гэртээ очиод төлөвлөгөөгөө үргэлжлүүлнэ. Тэр үнэндээ юм худалдаж авахаа болсон шууд хулгай хийж байгаа юм шиг л байлаа. Одоо ч олон хэрэгтэй зүйл аваагүй, мөнгөч бараг хүрэхгүй болсон тул өөр арга хайжээ. Тэгээд тэр гар утсан дээр маш олон зээл авах аппликейшн татаж аваад өөрийнхөө зургнуудыг оруулж жижигхэн зээлүүдийг авч хэллээ. Ингээд нийтдээ маш их мөнгө олж дахиад худалдан авалт хийх боломжтой болов. Тэр ядарч байсан ч цаг алдахыг хүссэнгүй. Учир нь тэр галт түлэх зуух, мөс хийх машин, том мөсөн блок, нүүрс зэрэг маш олон зүйл хэрэгтэй юм л да. Эдгээрийг бүгдийг нь онлайнаар захиалж хурдан хургуулж болох тул тэр олон компанитай холбогдоход захиалга хийв. Жишээ нь тэр 2000 тонн нүүрс захиалж их хэмжээний урьдчилгаа төлсөн, дараа нь мөсөн үйлдвэрээс олон тонн мөс захиалав. Зарим компаниудтай уулзаад ярих гэсэн тулд тэр гэрээсээ гарч уулзахаар явлаа. Гадаа гараад шинэ хүнтэй таарав. Бас хүсээгүй хуучин хүн дагардаж байлаа. Шинэ хүний нэр нь Лина бөгөөд тэр үнэндээ Шиагийн найз нь бас тэдний анх хооронд нь танилцуулсан холбосон хүн байд. Лина инээмсэглэж Шиагтай ойрхон дагаж явж байв. Тэр Сүү Чаны найз охин чинь чамааг их санаж байна гэж хэлв. Гэхдээ Сүү Чан тэр намайг сансноо эсвэл миний байшинг сансноо гэж сөргөж асууна. Лина найзыгаа өмөрч тэр зүгээр чамайг шалгасан чи ойлгохгүй байгаа юм уу гэж тайлбарлах гэж оролдов. Гэтэл Шан өөрөө Сүү Чаны гарнаас зурж уучлалт гуйгаад хамт алхахыг хүслээ. Гэвч Сүү Чан түүний жүжигийг нь тоосонгүй. Гараа салгаж яваад би завгүй чи өөрөө алах өөрийнхөө замаар яв гэж хэлдэг. Шан гайхаж байсан ч Лина түүнийг тайвшруула. Тэр хаа нэгтээ таксигаар явлаа. Чи араас нь явж юу хийж байгааг нь харах хэрэгтэй гэж хэлдэг. Ингээд Сүү Чан мөсөн үйлдвэрийн эзэнтэй уулзахаар очив. Ахмиг настай дарга түүнийг гайхсан байдалтай гар барьж ийм залуу хүн ингэж их юм авч байгаад итгэж чадахгүй байгаагаа хэлдэг. Сүү Чан мөсөн үйлдвэрийн даргатай уулзаад дарга түүнд манай үйлдвэр маш хурдан 3 хоногийн дотор бүх мөсийг хүргэж чадна. Нийт үн маш өндөр гарна гэдгийг хэлдэг. Сүү Чан зөвшөөрдөг. Урьдчилгаа өгөөд хүргэх хаягаа үлдээдэг. Дарга гайхан юм асуув. Яагаад ийм их мөс хэрэгтэй юм бэ гэж асуудал. Том арга хэмжээ болох гэж байна уу гэхэд Сүү Чан үнэнээ хэлж чадахгүй тул би бүх мөсийг буйны ажилд хандивлана гэж худлаа хэлв. Дарга бүр гайхсан ч тэгээд л тохиролцоондоо сэтгэл хангалуун үлддэг. Тэр үед Сүү Чан такси явсны дараа өөр нэгэн такси иж түүний Шан болон Лина хоёр буулаа. Тэд даргатай уулзаа Шан өөрийгөө Сүү Чаны сүйд бүсгүй гэж хэлв. Тэгээд та хоёр юу ярьсан юм бэ? Нууцаа хэлээч гэж асуухад дарга Сүү Чан маш их хэмжээний мөс захиалсан гэж хэлв. Энэ үгийг сонсоод Шан болон Лина хоёр бараг орилох шахав. Зүгээр нэг хүн ийм их мөнгийг мөсөнд зарцуулахгүй Сүү Чан чинь маш баян бололтой гэж бодноо. Тэгээд дарга дахин тэр мөсийг хандуулах гэж байгаа гэдгийг хэлэхэд бүр их гайхшаа шоконд орноо. Харин Сүү Чан өөрөө бүх хэрэгтэй зүйлсээ авч дууссан байсан тул одоо би жоохон амарч амьдралаа зугаатай өнгөрөе гэж шийддэг. Өмнөх амьдралаа тэр дандаа ажиллаж хизээч сайхан ресторанд орж үзээгүй байлаа. Энэ удаа тэр тансаг ресторанд орж амттай хоол идэхээр болов. Зөөх жохин ухтан авч хоолны зэс өглөө. Зэсэнд маш олон амттай хоол байлаа. Шарсан стейк, дахианы амттай хоол гэд олон зүйлс. Харин нэг хоол нь онцгой маш үнэтэй байсан тул тэрийг асуулаа. Зөөгч хэлэхдээ энэ бол манай мастер тоогооч өөрийн сэтгэлээрээ хийдэг онцгой хоол юм л та гэж хэлв. Сүү Чан сонирхоод түүнийг захиаллаа. Удалгүй ягаан үстэй үзэсгэлэнтэй эмэгтэй хоол авчирч өгнө. Тэр өөрийнхөө рестораны тоогооч гэж танилцуулв. Гэвч Сүү Чан түүнтэй танилцах хэрэггүй байсан юм. Учир нь тэр бүсгүй өмнөх амьдралдаа сайн мэддэг байжээ. Түүний нэр нь Дуая бөгөөд хүмүүсийг түүнийг тамийн тоогооч гэж дууддаг байсан. Тэр аимшигтай мангасуудыг муудсан махыг хүртэл идэж болох амттай хоол болгон хувиргаж чаддаг ичдэн нэгэн байсан юм да. Өмнөх амьдралдаа Сүү Чан рестораны захиалсан хоолоо идэж байлаа. Тоогооч Дуаян түүний хоолыг 2 дахь амьдралдаа стейк гэж нэрлэжээ. Нэг тал нь тунаа загас тосон шарсан, нөгөө тал нь зуурмагнд хийсэн шарсан мах байлаа. Хоол нь маш амттай байсан тул Сүү Чан сэтгэл хангалуун болов. Тэгвэл тэр дотроо бодож байлаа. Ийм гоё тоогооч надад дараа нь хоол хийж өгч чадвал сайнсан
Ер нь байн хоол хэлж байгаа. Гэхдээ хор хийвэл би яах болж байна гэж дотроо мууснаа. Гадаа Хян болон Лина хоёр ресторанд ороод Шүүчэнийг атаархалтайгаар харж гордож зогсноо. Тэр нэмхийн хол бүр маш үнэтэй, харин тэр яасан ч хамаагүй идээ сууж байна. Энэ хүн чинь үнэхээр баян байхаа гэж дотроо бодно. Хян бүр хэрэг би баян айлын ихнэр болол дүүнраач гэсэн сайн харж чадна гэж дотроо мөрөөднө. Дараа нь Сүүчэн өөр хотын тансаг баар руу орлоо. Өмнөх амьдралдаа ийм газруудад очиж үзэж чадаагүй учраас энэ удаа боломжийг ашиглаж үзэхээр шийджээ. Тэнд хідэн охид түүнтэй хамт сууж хамт уухыг санал болгов. Тэр зөвшөөрөөд суулаа. Гэхдээ нэг охин баярлаж байгаа юм шиг харагдсангүй. Түүний нэрийг нь юу гэж танилцууллаа. Найз залуу нь өөр хүнтэй хуурч түүнийг гомдоосон тул найзууд нь энд авчирсан байжээ. Юун гонигтай байсан учраас архиа ууж дараа нь Шүүчэнээс чи ганц бие юм уу гэж асуудал хамт хөгжилтгүү гэж асуулаа. Нөгөө юу яах вэ гэж аахгүй. Ойлгож байгаа сте. Найзууд нь бүр чанга дэмжиж энэ үед Шян болон Лина хоёр бааранд орж ирээд тэднийг хамт байгааг нууцаар харна. Шүүчэн охины мөрнөөс нь түшээ дээш өрөөнд аваачиж хаалгыг төвчлээ. Тэр түүнд гинэд чамааг авчирсанд уучлаарай гэж хэлсэн чинь охин үнэндээ түүнтэй хамт байхыг илүү хүсэж байв. Гэв Шүүчэн гунигтай байгаа охиныг ашиглахыг хүсээгүй, харин түүний духан дээр нь зөөлөн нислаад гэртээ хоол хүнсээ хадгалж аваарай. Ийм газруудад битгий их ирж бай. Удахгүй муухай зүйлс болох болно, эхлэх болно гэж анхааруулнаа. Тэгээд тэр охиныг орхиж коридороор алхтал Шян болон Лина хоёр хаалга өшөглөөд түүнээс хаа байгааг нь хайж явж байлаа. Ийм тэр тэнд удах боломжгүй байж зүхтан гарч гэртээ буцаж ирвэ. Маргааш нь Шүүчэн захиалсан бүх зүйл нь ирэв. Асар олон ачааны машин түүний түрээсэлсэн агуулгын өмнө зогсов. Жолооч нар мөс хайлчихна гэж санаа зовсон Шүүчэн та нар битгий санаа зов, зүгээр л дотгош зөөж байршуулаарай гэж хэллээ. Шүүчэн гихч хүн Шян Шүүчэн хотын захад том агуулга түрээсэлж олон том машин авчирч байгааг хэлв. Энэ Шяны сонирхлыг нь дацсан тул Линатай хамт очиж үзэхээр болдгоо. Тэд очиод хамгийн түрүүнд Green City зочид буудлаас асар том хоолны ширээ авчирч байгаа улаан хивс дэвссэн байхыг харав. Энэ нь хурмын дараах баяр шиг харагдаж байлаа. Лина энэ лав Шүүчэн чамд гэрлэх санал тавих гэж байх гэж бодов. Харин Шян омгорхож хэрв тэр санал тавих юм бол би шууд зөвшөөрөхгүй гэж хэлв. Чи надтай хамт явж тэр хэр их надад хайртай хоёлаа хамт очиж харцгаая гэж Линад хэлв. Тэд Сүүчэнээс яагаад ийм олон зүйлс авч байгаа юм бэ? Юу хийх гэж байгаа юм бэ гэж асуугаад тэр хариу хэлсэнгүй. Харин хэрв та нар эдгээр хайрцагыг зөөж тусалбал бүхнийг ярьж өгье гэж хэлв. Шян уурлаж би чиний ирээдүйн баян айлын ихнэр болно гэж мөрөддөг хүн яаж ийм хүнд ажил хийж чадах юм бэ гэж дотроо бодлоо. Гэвч Лина энэ бол чамайг шалгаж буй тест. Чи баячуудын ихнэр болохын тулд тисэх хэрэгтэй гэж хэлдэг. Тэгээд Шян ирээдүйн тансаг амьдралын төлөө хүн тайршигтай мөрөн дээрээ өргөж эхлэв. Линач бас тусалж өөртөө боломж бий болохоор оролдлоо. Шян дотроо энэж энэ хоёр үнгүй ажил хийж өгч байна да гэж зүгээр л бодож байлаа. Хэдийгээр зочид буудлаас зарим хүн туслахаар ирсэн ч маш олон хайрцаг байсан тул бүхнийг дотор оруулахад өдөржин зарцуулнаа. Орой болоход Шян ядраад ууртай болов. Өдөржин хоолж идэлгүй хүнд ажил хийсэн учраас одоо бол би заавал баян айлын ихнэр болно гэж өөртөө амлав. Линач мөн газар дээр ядарч хэвтэж зөвхөн мөсөн болоогүй гэтэл маш хүнд байлаа. Бидний ийм их ажил хийлгэх гэж дотроо зовон бодноо. Харин тэд одоо бас Шүүчэн намайг эхнэрээ болгоно гэж төсөөлж байв. Гэтэл Шүүчэн өөрөө ажилчдад их хэмжээний гарын мөнгө өгнө. Гэрээний үлдэгдлийн 7 хоногийн дотор өгнө гэж хэлв. Ажилчид баярлаж талархаад буцав. Харин Шян хаалганы хажууд түүнийг хүлээгээд зогсож байлаа. Маш ууртай. Линач маш их ууртайгаа байдаг. Шүүчэн агуулх руугаа алхаж явахдаа Шянд чи надад тусалсанд баярлалаа. Гэхдээ би чамд цалин өгөхгүй шүү. Одоо чи явсан дээр гэж хэлв. Шян бүр гайхаад чи яагаад надтай ингэж муухай харьцаад байгаа тоглоод байгаа юм бэ гэхэд энэ бүх бэлтгэл чинь бидний хурмын төлөө байсан биз дээ гэж асуув. Гэтэл Шүүчэн инээмсэглээд үнэндээ би байраа зарчихсан бас зээл их авсан. Миний амьдралд ямар ч баян амьдрал тансаглал байж байгаагүй хизээж байгаагүй гэж хэлв. Лина бүр алмааран яаж тэгж болох юм бэ? Чи зөндөө их хоол хүнс эд сүс худалдаж авсан шүү дээ гэж гайхав. Тэгэхэд Шүүчэн худлаа яаж би нэг том дарга тусалж байгаа юм. Тэр хүмүүс хоол хүнсээр дэмжихийг хүссэн юм гэдгийг хэлв. Шян уурлан түүн рүү дайрсан Шүүчэн амархан болтов. Тэр би хизээ чамд худлаа яриаггүй чи өөрөө л буруу зүйл бодсон гэж хэлв.
Шаан газар хэвтээ чи баян айлын хүүхэд гэж би бодсон. Чи ядуу хүн байсан байна гэж чи намайг авч суухгүй бол би чамд хэрэггүй гэж хашгирлаа. Эд баялагын төлөө би хүнтэй суудаг хүмүүсийг би сонирхдаггүй гэж хэлв. Энэ нүг Шааны улам их уурлуулж чи харамсах болно гэж маш ууртай хэлээд явчихв. Лина араас нь дагсан Шүүжин чиний ажил дууссан гэж анхаарууллаа. Гэвч Шүүжин тэдний тоосонгүй. Тэр агуулгынхаа бүх нөөцийг хадгалж эрэг сүрлийн хүлээхээр шийдвэ. Дараа нь тэр гэрийн сэтийг зочид буудалд очиж амар тайван хоолоо идэж байтал гítэл дуу шуугаан гарч түүний танил хүмүүс орж ирэв. Диан Шаан чи зүгээр Шаогийн араас яв. Тэгвэл чи хайж байсан сайхан амьдралаа олох болно гэж хэлв. Шаович бас би чамд сайхан амьдрал өгөх болон чи Шүүжинтэй байх хэрэггүй гэж ярьлаа. Шаан түүний үгэнд итгээд өөрийнх нь тэрврээд зөвшөөрлөө. Шаович ах минь чамайг хамгаалж Шүүжинээс өшөөгөө авч өгнө гэж амлав. Шаан энэ шинэ ах トゥ хоёр таалагдж эхэлсэн юм. Гэвч Шүүжин инээмсэглэн чи үнэхээр хүнийг буруу сонгох юм да гэж хэлээд тэд бүгд зочирдов. Ингээд part 3 дуслаа. Цаашаа явах бол улам сонирхолтой болно шүү. Таалагдж байгаа хүмүүс нь таалагдж явчаад залхуунууд нь тэг үсэг бичээрэй.